За би энэ төрийн компаниудтай холбоотойгоор бас гишүүдийн өргөн барьж байгаа хуультай холбогдуулаад нэг хэд хэдэн зарчмын байр суурийг бол хэлье гэж бодож байгаа. Гэхдээ хууль санаачтай бол холбоотой асуудал биш. Мэдээж одоо хууль санаачд одоогийн байгаа болохгүй бүтэхгүй байгаа энэ төрийн компаниудын асуудлыг бас экслэхэд орж иж байгаа нь бол цаашаалтай асуудал. За үндсэндээ одоо манай Монгол улсч нийтдээ нэг 560 орчим төрийн компаниуд байна гэж. 129 төрийн компани, 429 орон нутгийн өмчт компани. Ингээд үндсэндээ бараг 30 орчим мянган хүн төрийн компанид ажиллаж байна гэж бодож байгаа. Тэгээ уг нь энэ компаниудын судлаад аваад үзэхээр үндсэндээ тэнд хяналт хариуцлага байхгүй, компани засаглал гэдэг зүйл байхгүй, улс төрийн нөлөө асар өндөртэй, авилгалын өндөр эрсдэлтэй. За ингээд зүгээр хувийн өмчийн компани байсан бол өдийд бол бараг дампуурсан мөртлөө дампуурдаггүй компанид болчиход байгаа. Тэгээд тэр алдагдал, үр зээл гэдэг зүйлээ компани хоорондынхон одоо юу гэдгийг үр зээлээрээ авалгаараа хоорондоо шилжүүлээд татвар түгшдийн мөнгөөр алдаглаа нөхөд явдаг нэг юм гажуу жишг бол бидэнд бий болсон байна. Гажуу жишг бий болсон байна. Уг нь бол төр бол өөрөө юу ах хэвээр бэхээр сайн засаглал гэдэг бол өөрөө баг засаглал гэж. Бидний эдийн засгийн төрийн оролцоог нь хязгаарлах, иргэд болоод энэ эдийн засгийн эрх чөлөөг илүү чөлөөтэй байлгах, хувь шид орон зайг нь бий болох зайлшгүй шаардлага байгаад байдаг. Гэтэл үндсэндээ бид бүхний энэ одоо төрийн компани гэдэг энэ Монгол стандартны төрийн компаниуд ч үндсэндээ олон улсын нийтлэг стандартаас асаглаас гажсан зүйлийг одоо бид нар бий болох гэж 20-30 жил болтлоо. Болохгүй зүйлийг одоо байлгах шаардлага байгаа юм уу? Би бол асуух гэдэг зүйл нь төрийн хорооноос асуух гэдэг. Энэ төрийн хороо хариуцсан төрийн компаниуд хариуцсан сайдар нь ягаад энд бас суухгүй байгаа. Энэ компаниудаа санаа нь зовхгүй байгаа юм. Шударгаар хэлэхэд үндсэндээ бид нар одоо бол нэг энэ хайрцагнаас гарц сэтгэх гэж ярихээсээ илүүтэй бүр хайрцаггүй юм шиг сэтгэжтэй болчиход байгаа байхгүй юу? Заавалчгүй тэр нэг хайрцаг байх ёстой юм шиг төрийн компаниуд Монголын төрд байх ёстой юм шиг тэрийг нь одоо юу гэдгийг заавалчгүй ингэж нэг хий хоосон хувийн орон зайг нь эзэлж байлгаж явах ёстой юм шиг эннээсээ илүү өөрөөр бодмоор байгаа. Уг нь компани бол бусад хувийн компаниудтай яг л адилхан засаглалтай, тэр стандарт дүрм журмаа мөрддөг компани засаглалтай, магадгүй Монголын компани тухай хуулиар энэ 100-200 мянган компаниудтай адил жишгэрл явах ёстой болчиход байгаа. Гэтэл тусад нь магадгүй одоо хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж өгөөд ингэж явах гэдэг шаардлага байгаа юм. Аваад үзэхээр үндсэндээ төрийн компаниудын үр зээлийг нь одоо үр төлбөрүүд нь хэд байгааг тооцох зүйл байхгүй. Өнөөдөр магадгүй нийт төрийн болоод орон нутгийн компаниудын нийт өр нь 22.8 их нэд гэсэн дүнг одоо аудит хийсэн багт. Энэ үний юм уу? За төрийн бодлого зохицуулалтын газар хариулъя. 3 дугаар микрофон. Энд дээр ирж байгаа. Зочин танилцуулъя. Нийслэлийн ерөнхий боловсролын орчлон сургуулийн 12 А ангийн багш сурагчид улсын их хурлын үйл ажиллагаа төрийн ордонтой танилцж байна. За удахгүй одоо болох элсэлтийн ерөнхий шалгалтандаа сайн бэлдээд хүссэн мэргэжлэрээ хүссэн сургуульдаа элсэж орж мэргэжил эзэмшээд улс их орондоо дэлхийд одоо данстай нэртэй иргэн болж төлөвшгийг та бүхэнд хүсээрэй. Аав ээжийнхаа багш нарын хүнд сайн орж байгаараа гэж бас хүсье. Тэгээд улсын их хурлынхаа нийт гишүүдийн өмнөөс сурлаганд өндөр амжилт, амьдралд нэрвүүлэх аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсээрэй. За баяр Эрдэнэ хариулж. За тэмүүлэн гишүүний асуултанд хариулъя. Ер нь бол 2012 оноос хойш энэ төрийн өмчийн одоо компаниудын аж ахуйн байгууллагуудын засаглалын тогтолцоо бол үндсэндээ төвлөрсөн бос хэлбэрч хэлсэн. За өнөөдөр бол энэ нэг 100 гаруй төрийн өмчт компаниудыг 11 байгууллага тусдаа бие даасан байдлаар өдөртөн зохион байгуулж байгаа. За төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар дээр бол нэгдсэн тооллого одоо дүнбан за жилийн эцсийн аудит гэсэн тайлбаруудыг нэгтгэж гаргаж байгаа. Удирдлагын хувьд бол ийм засаглалын одоо олон талт ийм одоо хэлбэрээр явж байгааг онцлж байна. За 2024 оных нь үзүүлэлтийн 2025 оны аудит гэсэн тайлангаар бол үндсэндээ 23 их найдын өр төлбөр байсан. Энэ бол үнэ. Тэгээд энэ өр төлбөр төрийн компаниудын өөр хооронд нэлээд одоо бий болсон шинжтэй байгаа. За 2025 оны одоо аудит гэсэн тайлан үндсэндээ нэгтгэгдэж байна. За бидний одоо урьдчилж нэгтгэж байгаа байдлаар бол ер нь 30 гаруй
их найдын ийм үр төлбөр одоо компаниудын хооронд бий болсон ийм дүр зураг харагдаж байгаа. За 25 оны үр дүнгээр бол нэг 24 их найд орчим төгрөгийн борлуулалтын орлого болоод за улс орон нутгийн төсвөт нэг 6 их найд орчим төгрөгийн татвар хонж төлрүүлээд 5 их найд орчим төгрөгийн ашигтай харагдаж байгаа. Гэхдээ компаниудын маань дийлэх ашиг орлого бол төрийн өмчт нэг 3-4 томоохон компанидэр төвлөрч явж байгаа гэдгийг одоо онцлж хэлье. Бас дэмжлэлээр хариулт өгөхээр Тэмүүлэн гишүүний асуудалтай санал нэг байна. Ярьсан бүх зүйлүүд дээр бол 90% санал нэгдэж байна. За 10% дээр нь би юу хэлэх гэж байна гэхээр төрийн бол орон нутгийн өмчит компани бүтээмж ил тод байдал засаглалыг сайжруулах бол зайлшгүй байгаад байгаа юм. Төр өөрөө эргээд энэ хувьцаа эзэмшиг эргэжүүлэх гэдэг юм уу? Энэ тузын гишүүдийг томилох, эсвэл гүйцэтгэх өдрөд томилох энэ харилцаа өөрөө захиргааны хэрэгцүү талтай болчиход байгаа. За энэ томилогдсноос хойш цэвэр компани хууль цаашдаа үйлчлэл явна. Гүйцэтгэх захирал болон тузад. Тэгэхээр энийг бусад улс орнууд бол ерөнхийдөө энэ пост коммунист орнууд болон дэлхийн бусад орнууд бол яг энэ асуудлыг ингээд хоёр хуулиудаар ерөнхийдөө уялдаатаар зохицуулж байгаа. Тэгээд бусад одоо таны хэлж байгаа асуудал 100% санал нэг байна. Энэ биднэрт бас мэдээж авааштай одоо амьдралын үзлүүд зарчмууд байдаг боловч яг энэ төрийн өмч компани засаглал энэ төрийн өмчтөр бол энэ Монгол стандарт гаргаж ирэх гээд ийм зүйл ерөөсөө одоо болох хэрэгтэй. Тэгээ ерөөсөө ингээд уруу За Тэмүүлэн гишүүн тодруулжээ. За би дахиад бас асуух гэдэг зүйл нь төрийн эмчийн орооноос үндсэндээ одоо ингээд төрийн эмчийн гэдэг энэ 560 орчим компаниуд чинь бүгдөө 23 их найдын үр зээлтэй болчиход байдаг. Бүгд алдагдал гаргадаг. Эргээд компани хоорондох нь үр зээл авлагын асуудлуудыг таад ингээд бүртгэж чадж байгаа юм уу? Бид нар 2023 онд уг Цогтбаатар гишүүн санаачлаад энэ төрийн эмчийн болоод орон нутгийн эмчит компаниудыг байгуулахыг хоригдсон үйл гаргасан. Тэгтэл тэрнээс чинь хойш сүүлийн 3 жилийн хугацаанд бас дахиад нэмээд хэдэн 10 компани гарчлаа. Хөдөө оромтгч тэр байна. Энэ төрийн одоо энэ хот суурин газар Улаанбаатар хотнооч гэсэн энэ охин компаниуд нэртэй олон компаниуд гарчлаа. Яг хэд гарсан? Яагаад та нар ямар хуулийн үндэслэлийн хүрээнд энэ компани байгуулад яваад байгаа юм бэ? За дээрэс нь энэ хөгжлийн банкн дээр байгаа чанаргүй зээл болоод өр авлагыг чинь төрийн эмчийн компанид хамааралтай нь хийдэг байгаа. Би буруу аваагүй бол 1.2 их найдын үр зээлийг 450 тэрбум нь бол төрийн эмчийн компанитай холбоотой гэж хөгжил. За баяр хэдэн дараа хариулъя. 3 дугаар микрофон. За Тэмүүлэн гишүүний асуулт хариулъя. Ер нь бол төрийн болон орон нутгийн өмчийн хуулиар төрийн өмч одоо улсын хурлын газар за орон нутгийн өмч бол тухайн шатны иргэдийн төлөөлөгчдийн хурлцаг даргааны хамаа газар засаг дарга хэрэгжүүлээ явж байгаа. За орон нутаг болгон өөрсдийнхөө хэрэгцээ шаардлагат нийцүүлээд за одоо аж ахуйн үйл ажиллагаанд оролцоод явдаг. За бид өнгөрсөн онд одоо орон нутагт байгуулагдсан аж ахуйн нэгж за татан богдсон аж ахуйн нэгжүүдийн тоог бас гаргаж ирсэн. За энэ жил бол нэг 20 орчим нэгдсэн дүнгээр нэг 20 орчим юм үйлдвэрийн газар хуулийн этгээд орон нутагт 21 аймаг 9 дүүрэг за зарим нэг сумдад оролцоод 20 гаруй аж ахуйн нэгж байгуулагдсан ийм одоо дүн мэдээ гарч байгаа. За ер нь бол шинээр хуулийн этгээд аж ахуйн байгууллага байгуулах асуудлыг бол төрийн өмчтөр бол засгийн газар шийдээд явдаг. За засгийн газар дээр бол харин татан буулгах, нэгтгэх, өөрчлөх ийм одоо ажлууд зохион байгуулах. За даваа хүүгийн пүрэв даваа гишүүн. Тэмүүлэн гишүүн тодруулъя. За би эцэст марг санал маягтай бас хэлье дээ. Одоо энэ ер нь хүссэн үсээгөө бид нар эрүүл эдийн засгийн бүтцийг бий болгоё гэж бодож байгаа бол хувьчлаа хөгжүүлэх хэрэгтэй байдаг. Хувьчлаа дэмжих хэрэгтэй болчиход байгаа. Чөлөө зах зээлээ дэмжих хэрэгтэй болчиход байгаа. Энэ дампуурсан мөртлөө дампуурдаггүй төрийн эмчийн нэг компаниудаа бол хувьчлах бодлогоо бол барих ёстой байна. Тэгэхгүй 560 орчим энэ төрийн эмчийн компаниуд дээрээс нь 23 их найдын үр зээлтэй ийм одоо юу гэдгийг дэлхийн стандартнаас зөрсөн энэ дэлхийгээс гажсан шин дугуй зохиогоод байх гэдэг бол шаардлага байхгүй. Цаашдаа бол бид нар илүү одоо юу гэдгийг би түрүү хэлээд байгаа хайрцагтай байх ёстой юм шиг сэтгэхэд байдаг. Хайрцагнасаа гарыг сэтгэхэд байдаг. Тэгэхгүйгээр өшөө бүр би хайрцаггүй юм шиг одоо бодох хэрэгтэй болж байгаа. Тэгэхээр эдгээрт үндсэндээ төрийн эмчийн компани байх шаардлага байхгүй гэдгийг харагдаад байхад бол одоо үндсэндээ бодит үнэн нөхцөл байдалтайгаа бол одоо нөхцөл байдлаа ойлгож энэ дүн шинжилгээ хийгээд зөрөгтэй шийдвүүдийг бол гаргаад явах шаардлага. За үг гэлээ. Даваа хүүгийн